Амьдралын жишээ. Завгүй найзууд. Манай өнөөдрийн түүх амьтны хаант улсын хамгийн ухаалаг минжүүд амьдардаг Чулууд гэдэг газар өрнөх болно. Тэдний ахлагч Баатар минж удахгүй болох их үерийн талаар санаа зовж байгаа учраас бүгдийг цуглуулжээ. Баатар, надад та нарын тусламж хэрэгтэй байна. Их усыг тогтоох далангийн хаалт барихгүй бол бидний орон байр гэр бүл бүгд сүйрэх аюултай гэж хэллээ. Минжнүүд Баатарын хүсэлтийг хүлээн авлаа. Тэд өглөөнөөс үдэш хүртэл уйггүй ажиллаж байлаа. Багийн бүх гишүүд өөрсдийн авьяас чадварынхаа дагуу чадхаа хийн. Энэ бол маш хүнд ажил учраас олон минжний гар цэврүүцсэн байлаа. Хэдий тийм ч нэг ч минж бууж өгсөнгүй. Далан хаалт барих ажил маш хурдтай, амжилттай явагдаж байтал саад учирлаа. Тэдний дайсан болох авраг биетэй минжнүүд ахлагч Баатрыг барьж авчээ. Голыг өөрсдийн мэдэлд авах ажилд та нар саад болж байна. Бид гол үерлэхийг танай гэр бүлүүд устж сүйрэхийг телсэн ядан хүлээж байна гэж авраг биетүүд орилдно. Тэдний дайралт Баатар минжид огт ойлгомжгүй байсан ч гараас нь мултарч чадахгүй байлаа. Аз болоход Баатрын нэг ажилчин ахлагчаа баригдаж явахыг харлаа. Баатар түүнд бусдад юу болсон талаар хэл дуулах. Гэхдээ далан хаалтыг барих ажлаа зогсоож болохгүй шүү. Ажилчдыг 2 дахин илүү эрч хүчтэйгээр ажиллаж хэлээрэй гэж шивнэлээ. Баатрын дамжуулсан үг ажилчдын хувьд чухал зүйл байлаа. Тэд Баатрыг модонд олсоор хүлж өргөжээ. Тэгтэл нэг нь чиний дагалдагчид чамгүйгээр ажиллахгүй гэж ашгарч байна. Баатар, чи миний хүмүүсийг тэдний ажилдаа зориулсан зүрх сэтгэлийг мэдэхгүй байна. Тэд намайг байсан байгаагүй далан хаалтыг босгох болно гэлээ. Ажилчид Баатрыг дайснууд олзулсан гэдгийг олж мэдлээ. Бид түүний хэлсний дагуу хийж далан хаалтыг барьж дуусгах ёстой. Үүнийг өөрсдийнхөө болон ахлагчийнхаа төлөө барьж дуусгах ёстой гэж Баатрын баригдхийг харсан минж хэллээ. Минжийн багийнхан чадах бүхнийг хийж байлаа. Эрэгтэй эмэгтэй хүүхэд хөгшөдгүй ажилласаар нар мандахын өмнөх нь тэд далан хаалтыг барьж дуусгажээ. Минжнүүд ажиллаа дуусгасандаа их баяртай байлаа. Тэгтэл маш хүчтэй дуучмээ гарчээ. Нэг ахлагч "Үер ирж байна. Минж өөрсдийн гэр бүлийн гишүүдийг олоод гэрийнхээ орой дээр гарч зогсцгоо" гэж ориллоо. Минжний бүлэг үерийн аюулаас амьд гарч чадлаа. Тэд ахлагчтай маш их талархсан бөгөөд бүгдээрээ Баатар минжээ дахин харна гэдэгт итгэлтэй байлаа. Охид өвгүүдээ, ямар нэгэн зүйл хийхэд бидний эсрэг зогсох хүмүүс гарч ирэх болно. Гэвч үүнд сатаарлгүйгээр сайн үйлстэй зүрх сэтгэлээ бүрэн зориулж сурах хэрэгтэй.